Шинжлэх ухаан бол хүндрэлтний хөгжлийн үндэс нь билээ. Өвгөн эцсийн сууд ухаанаас Монголын шинжлэх ухаан их авч эцэн богд Чингис хаанаас улбаалan их хаадын мэрэгэн бодлогоор цэцэглэн хөгжиж хүндрэлтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах өргөн боломжийг шинжлэх ухаан л олгож ирсэн түүхтэй. Дэлхийн ертөнцийн давтагдшгүй сонин содон өнгөрсөн одоо ирээдүйн тайлагдшгүй нууцыг шинжлэх ухаан л тайлж таниулдаг. Ургамал цэцэгсэн шимээс ангаахын удсыг олж тэнгэр хурмстын гүнээс одон зурхайн нууцыг нээж хэн нэгэн амьдраагүй түүхээс эртний түүхийг судалж таны ирээдүйд тэмүүлэх мөрөөдлийн жигүүр нь шинжлэх ухаан билээ. Яагаад гэж асуух бяцхан хүүгийн гэр хаа ухаанаас ертөнцийг таних сууд хүмүүн болох зам мөр шинжлэх ухаанаас гэрэлтэж алхах алхаа амьсгалах агаар амтлах амд бүхэнд шинжлэх ухаан оршиж амьдралын тань хорон бүрийд ололт амжилт нь оршсоор байдаг. Шинжлэх ухаан технологийн өсрөнгүй дэвшил, мэдлэгт суурилсан хөгжил хүний нийгмийн төрхийг үнд сээр нь өөрчилж байна. Хөгжлийн тодорхой зорилтыг хангахад чиглэж ирсэн шинжлэх ухаан, хүндрэлтийн сайн сайхны төлөөх шинжлэх ухаан болон өөрчлөгдлөө. Хүний амьдралын чанар, нийгэм эдийн засгийн хүр тамжтай, тогтвортой өсөлтийг бий болгох шинжлэх ухааны сэргэлт эхэлж байна. Шинжлэх ухаан, технологийн сэргэлтийг эхлүүлэх шинжлэх ухааны ажилтны 2 дугаар их хурал. Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжиж